Өдөгчдөө өдрийн мэндийг хүргье. Eagle Television 30 жилийн тохиож байна. 30 жилийн байгаа тохиолдуулан бид сэтгүүл зүйн хөгжлийн медиа форумыг зохион байгуулж байгаа. За бид цуврал медиа форумуудыг зохион байгуулж байгаа. Тэгээд өмнөх медиа форумуудын хувьд гэх юм бол хүний нөөцтэй холбоотой, мэдээллийн манипуляцтай холбоотой сэдвүүдийг хөндөж байсан бол энэ удаад бид хэвлэл мэдээллийн салбарын цахим шилжилт буюу хэмэл оюун ухаан хэвлэл мэдээллийн салбарт юу хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдэг талаар ярилцахад бэлэн болоод байна. Үзэгч та бүхэндээ бид зочдоо танилцуулъя. Тэгэхээр Монгол Улсын боловсролын их сургуулийн багш доктор Чин Зоригийг бид бас урьж оролцуулсан. За мөн одоо яг энэ хэвлэл мэдээллийн салбарын бас шинэ тоглогч болон орж ирж байгаа хэвлэл мэдээллийн салбарт хэмэл оюун технологийн дэвшлиг нэвтрүүлэхэд томоохон бас түүчээ олон явж байгаа Voyager AI компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Чанман Эрдэнэгийг бас урьж оролцуулж байна. За мөн одоо олон жилийн турш Монголын хэвлэл мэдээлэл хэл шинжилгээ ухааны салбарт технологийн дэвшлиг нэвтрүүлж байгаа Bolorsoft компанийн үүсгэн байгуулагч Бадрал захирлыг бас бид урьж оролцуулаад байгаамаа. Та гуравтаа энэ өдрийн мэндийг хүргэе. Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр хилцүүлгийнхээ эхэнд ер нь та гурийн би бас ажиглалтыг сонсомоор байна. Мэдээж хэрэг манай медиа салбарын хэвлэл мэдээллийн салбарын бас өөр өөрсдийн төвшөнд технологийн дэвшлиг ер нь ашиглаж авах шиг байна. Хэмэл оюун ухааныг. Тэгэхээр ер нь хэрхэн ашиглаж байна? Ямар төвшөнд ямар одоо салбарт чиглэлээр бид нэр ашиглаж авах шиг байна. Ихэн үеийн бас дүгнэлт ажиглалтаа бидэнтэй болцохгүй юу? За ер нь хэмэл оюун ухаан гэдэг сүүлийн жилүүдэд бол их огцсон яригдж байгаа. Ер нь технологийн хөгжлийг дагаад бол сэтгүүл зүйн салбарт бол маш олон хувирлын өөрчлөлтүүд, захим шилжилт гэдэг зүйл өөрөө хийгдэж байгаа. Энийг хийхэд бол хэмэл оюун ухаан, за түүн дээр суурьсан одоо өгөгдлийн шинжилгээ, за мөн 3D виртуал одоо метаверс энэ гэх мэт иймэрхүү зүйлсүүд бол яалтч их бол орж ирж байгаа. Энэ удаад бол хэмэл оюун ухааныг онцлоод авч үзвэл манай төвшин ер нь дэлхийн нийтийн төвшин маань өөр бол ер нь ихэнх шатандаа буюу одоо ихнээс дунд руу шилжих юм шилжилтийн үе шаттай бол явж байна гэж бол хэлэхэд бол боломжтой. Ер нь бол хэмэл оюун ухаан яг бие дагаад юм хийгээд байна уу гэвэл бас эргэлзээтэй. Ялангуяа одоо яг манай монгол хэлний төвшөнд авч үзэх юм бол яг бие дааж хийж байгаа зүйлс бол ихвчлэн байхгүй. Ер нь бол туслахын үүргийг бол гүйцэтгэж байгаа ийм хэлбэрүүд бол ажиглагдсан. Чанман Эрдэнэ тухайд сайн байцгаана уу. Тэгээд Voyager-ийн хувьд болохоор бидэд хэмэл оюун ухааныг хэвлэл мэдээллийн салбарт нэвтрүүлээд одоогоор за нэг 3 сарын хугацаа одоогоор болж ах шиг байна. За бидэд болохоор ерөнхийдөө нэвтрүүлсэн шалтгаан маань болохоор одоо альва нэг нийтлэл дээр дутуу үйлдэл өнцгүүд байдаг гэж ерөнхийдөө хэвлэл мэдээллийн салбарынхаа ярилцаад санал хүсэлтийг сонсоод за тэгвэл тэр дутуу өнцгийг нь гүйцээх тийм мэдээллийг өгдөг хэмэл оюун ухаан байх хэрэгтэй байна гэдэг байдлаар бидэд бол анх энэ төслөө санаачлаад одоо хэрэгжүүлээд явж байгаа. Одоогийн байдлаар бол 4 медиатай аль биесны гэрээтэй хэмэл оюунаа нэвтрүүлсэн явж байгаа. За тэгээд тэдгээр 4 медиагийн одоо уншигчид нь тухайн альва нэг нийтлэлийн талаар дутуу үйлдсэн үнцэг эсвэл одоо илүү гүнзгий ойлгохыг хүсэхэд ч юм уу тэр үедээ хялбархан байдлаар тухайн нийтлэг аль хэдийн уншаад ойлгоцсон аль хэдийн нюансуудыг нь гаргаад ирсэн хэмэл оюунтай ярилцаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авдаг тийм хэмэл оюун туслах одоо хийцэн явж байгаа. Тэгээд бид одоогор бол дайггүй амжилттай явж байгаа. Тэгээд уншигчдын зүгээс бас өгж байгаа фидбэкүүдийг сонсоход бол тодорхой хэмжээнд бас айгүй хэрэгтэй байна гэдэг фидбэкүүдийг өгж ирсэн. Тэгэхээр бидний хувьд бол хэмэл оюун ухаан хэвлэл мэдээллийн салбарт их амжилттай нэвтрүүлээд явж байгаа. Бадрал захирлын хувьд та бас олон жил ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр таны ер нь ажилд ямар байна? Хэр ахиц дэвшил өөрчлөлт гарч ийн ер нь сүүлийн жилүүдэд? За ер нь бол яг бид нар суур хэмэл оюуныг хөгжүүлээд явж байгаа учраас зөвхөн хэвлэл мэдээллийн салбар ийм байна, тийм байна гэж ярихад би бол тэгэх бол боломжгүй байна. За ер нь эгүүнээгийн хэрэглээг харж байхад эгүүнээ бол өөрөө яг суур модель тийм ээ. Монгол анхны суур загвар бол монгол хэл дээр сургагдсан. Одоо бол дэлхийн бүх хэлүүдийг ойлгоод тэрэн дээр нь ярилцах боломжтой болоод явж байгаа. За тэгээд энэ хэрэглээнээс нь харахад бол ерөнхийдөө ямар нэгэн имэйлийг одоо жишээлбэл бичүүлэх тий. За ер нь энэ маркетингийн текстүүдийг бичүүлэх, найруулуулах, за ер нь товчлох, эсвэл одоо дэлгэрүүлэх гэх мэтлэн ийм функцүүдийг төлхөө ашиглаж байгаа. Тэгэхээр эндээс харах юм бол хэрэглээ бол нэлээд өндөр байгаа. Өнөөдөр бид нар ачааллаа дийлэхгүй сууж байна. Өнөөдөр Voyager AI-д бид нар API гаргаж өгч чадахгүй байгаа шалтгаан нь
одоо манай одоо юу гэдэг нь томоохон хэрэглэгчид цөөхөн те одоо Mobicom гэдэг юм уу, Голомт гэдэг юм уу, иймэрхүү газруудад тодорхой хэмжээнд ийм dedicated гэж ярьдаг те би даасан ийм сервер гаргаж өгөхөөс биш том массаар нь авахд бол энд дэд үтсийн асар том асуудал байгаа. Гэхдээ бид нар энэ үнийг шийдэх гэдэг бол нэлээ одоо хүчин чармаалт гаргаад явж байгаа. Тэгэхээр энд хэрэглээ бол их өндөр байна гэж харж байна. За бид бас хиймэл оюун ухаантай холбоотой товч сурвалжлагыг бэлдсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд за дээрэс нь хэрэглэгчдийн үед бас ямар байдлаар хиймэл оюун ухааныг хэрэглээндээ нэвтрүүлж байгаа, ямар байдлаар ашиглаж байгаа ингээд бас товч сурвалжлагыг бэлдсэн байгаа. Тэгээд үзэгчдээ эхлээд энэ сурвалжлагыг хүргэе. Тэгээд эргээд студид уулзцгаая. Хэвлэл мэдээллийн зах зээл дээр бусад салбарын адил өөрчлөлт, шинжилэл дагуулж байна. Ялангуяа мэдээллийг цуглуулах, боловсруулах, контент бүтээх, түгээх үе шатыг хиймэл оюун өөрчилж, хэвлэл мэдээллийн салбарт илүү баталгаатай, илүү чанартай сэтгүүл зүйн бүтээл хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, томоохон медиа компаниуд хиймэл оюуныг мэдээлэл, контентын чанарыг сайжруулах, цаг хугацааг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэхийн тулд хэрэглэж байгаа юм. Тухайлбал дэлхийн хамгийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болох BBC агентлаг гэхэд мэдээлэл түгээх, редакцийн үйл ажиллагааг сайжруулахын тулд хиймэл оюуныг нэвтрүүлж эхэллээ. Тэр дундаа хиймэл оюуны давуу талыг ашиглан хэрэглэгчийн хүсэл сонирхол хэрэгцээнд тохирсон мэдээлэл, контент санал болгож байна. Харин дэлхийн хамгийн олон уншигчдтай хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болох New York Times хиймэл оюуны тусламжтай спорт, цаг агаар, биржийн мэдээллийг боловсруулж автоматар мэдээ бэлтгэж эхэлжээ. Мөн хурамч мэдээлэл илрүүлэх, баримтын алдаа гаргахаас сэргийлэхэд хиймэл оюуныг ашиглаж байгаа юм. Тэгвэл уншигч, үзэгч, хэрэглэгчдийн хувьд өдөр тутмын амьдралдаа хиймэл оюуны тусламжтайгаар мэдээлэл авах нь нэмэгдэжээ. Reuters институтийн зүгээс Америк нэгдсэн улс, Япон, Их Британи зэрэг 6 улсыг хамруулан эдгээр улсын иргэд өдөр тутмын амьдралдаа хиймэл оюуныг хэрхэн ашиглаж байгааг судалжээ. Судалгаагаар хүмүүсийн мэдээлэл олж авахд ашиглах хиймэл оюуны хэрэглээ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдсэн нь харагдсан байна. Мэдээлэл хайх нь хиймэл оюуны гол хэрэглээ болж байгаа бөгөөд ChatGPT нь энэ хэрэглээгээр тэргүүлж байна. Хүмүүс тодорхой сэдвээр хайлт хайх, баримттай хариулт болон зөвлөгөө авахд хиймэл оюуныг түлхүү ашиглаж байна. Гэхдээ хиймэл оюуны эдгээр системд итгэх итгэл бүрэн төлөвшөөгүй байна. Жишээ нь хүмүүсийн ердөө 12% нь хиймэл оюунаар бүтээгдсэн мэдээнд сэтгэл хангалуун байдаг гэсэн бол 62% нь хүний бүтээсэн мэдээнд бүрэн итгэлтэй байдаг гэж хариулжээ. Монгол улсын тухайд сүүлийн жилүүдэд төрийн болон бизнесийн үйл ажиллагаанд хиймэл оюун эрчимтэй нэвтэрч байна. Тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, контент бүтээх, мэдээлэл боловсруулах зэрэгт хиймэл оюуныг ашиглаж эхэлсэн бөгөөд AI хөтлөгчтэй болох зураг болон дүрсжүүлэхэд энэхүү технологиг ашиглаж байгаа юм. Мөн уншигчдад туслах AI хөтжигч нэвтрүүлээд байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим мэдээллийн сайтууд Voyager AI болон Pluma AI зэрэг уншигчдад туслах хиймэл оюуны үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа юм. За тэгэхээр бид нар хиймэл оюуны сэдвээр ярилцж байгаа. Тэгэхээр та бас сонслоо. Ер нь хэрэглээнд нэвтрүүлэх сэтгүүл зүй хэвлэл мэдээллийн салбарт ямар байдлаар нь ашиглах боломжууд байна. Тэгээд манай одоо хөршүүд за мөн одоо гадны улс орнууд нь яаж ашиглаж байна. Энэ эхлээд жишгийг хамтдаа ярьцгаая. За хиймэл оюун ухааныг бол манай өмнө төрш бол ер нь дэлхийд бол нэгдүгээрт бараг телевизийн салбарт бол нэвтрүүлсэн жишээ бол байгаа. Сая дөнгөж сая бичлэг дээр харагдлаа шүү дээ. Тэр оноо Синхуа агентлагийн гадаад мэдээний хоёр хөтлөгч нь хоёулаа хиймэл оюун ухаантай одоо видео симуляц хэлбэрээр бол түгээгдсэн юм юмуд байгаа. Тэгээд дээрэс нь юуны хувьд бол Европын хөгжингөө улсуудын хувьд бол ер нь нөгөөний мэдээ бичих өдөр тутмын зарим нэг мэдээг бол өгөгдлийг нь оруулсан нөхцөл өөрөө ингээд бэлтгээд боловсруулцдаг. Нэг ёсондоо сэтгүүлчийн ажлыг бол хөнгөвчлөх аргаар хэрэглэгдэж байна. За мөн сонин сэтгүүлчийн хувьд бол одоо маш хэцүү ажил байсан л да одоо ярилцлага буулгах гэж маш хүнд ажил байсан бол хиймэл оюун ухааны нөлөөгөөр ярилцлагыг шууд текст болгодог технологиуд бол манай Монгол төрөл одоо Bolorsoft компаниас төсөөлээд оруулаад ирж гисэн. Энэ бол маш олон одоо тэр ажлыг хөнгөвчлж байгаа. Ерөнхийдөө бол хиймэл оюун ухаан бол яг бие дааж юм хийхээс илүү сэтгүүлчийн одоо туслахын үүргийг бол жинхэнэ утгаар нь гүйцэтгэх ийм боломжтой одоо бол бүрдээд байна. Яг айжмдаа бол бас бие даагаад юм хийх ч юм уу иймэрхүү бол чадамжууд бол байна гэж үзэж байгаа боловч энэ маань өөрөө нөгөө хүний мэдрэхүй болон шүүмжил сэтгэлгээ гэдэг зүйлсийг бол бас бүрэн илэрхийлж чадахгүй учраас бол одоогоор бол бас анхын шатандаа тэр нь бол явж байгаа нэг ийм хэлбэр байгаа. Таны хувьд? Миний хувьд болохоор
Ерөнхийдөө бол хиймэл оюун бол миний хувийн үзэл бодлоор хиймэл оюун бол хизээч хин нэг бол орлохгүй, харин тухайн хүний одоо ажлыг хөнгөвчилж байгаа. Энэ зөвхөн хил мэдээллийн салбар гэлтгүй бусад олон салбар дээрээс ер нь харагддаг л та тийм. Одоо альва нэг одоо судалгаа хийх ажил ч юм уу, эсвэл мэдээлэл хайх ажил ч юм уу тийм. Тухайн ажлууд дээр бол хиймэл оюуны үүрэг бол айгүй чухал байдаг. За тэнгуут хил мэдээллийн салбарт олон улсад бол яаж ашиглаж байна гэд бас өмнө бас судалж исэн. За тэр үед бол сэтгүүлчд илүү материалаа бэлдэх, их сурвалжуудыг олж авах, тий харьцуулах гэдэг ч юм уу. Эсвэл зарим тохиолдолд бүр факт чек хийж байна, тий. За тэр тохиолдлууд бол айгүй их ашиглагдаж байна. За Монголын хувьд болохоор төдийлөн бас хэвлэл мэдээллийн салбарт бол гүн гүнзгий бол орж арай эхлээгүй байна. Гэхдээ ямар ч одоо ингээд ороод эхэлсэн тэгээ хөгжлөн тэгээд цаашаа бол энэ салбараа илүү сайн аваад явах боломжтой л гэж харж байгаа да. Батрал захирлын хувьд энэ дээр юм та. За би бол жоохон шимжилтэй л байна. Хэвлэл мэдээллийн салбарт бол ийм л оюун бараг хэрэглэгдэхгүй байна Монголд. Яагаад гэвэл бид нар 2019 онд чимээгээ дээр яг энэ Хятадын Синхуа агентлагийн анчрыг хийсний дараа Marl AI гэдэг бол гаргаж санал болгож ирсэн. Амар үнэтэй байна гэд авч ирсэн газар байхгүй, ганц хоёр газар туршиж ирсэн. За тэрэнд юу хэлж гэнэ вэхээр зэрэг бидний одоо юу гэдгийг санхүүжилт хөрөнгө оруулалт хийхгүй байна гэсэн үг энэ салбарт. Итгэхгүй байна гэсэн үг. За нөгөө талаас хийлээ гэхэд өөртөө яг үр ашиг гаргаж хэрэглэхдээ тэр боломж нөөц нь байна уу гэвэл бас юу одоо гэдгийг дутагдaltaй харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй эн чинь нөгөө цөөхөн амтаа зах зээл эсвэл хил мэдээллийн салбар нь одоо хүчрхэгжиж гарч ирээгүй байгаа учраас энэ оруулж байгаа хөрөнгө оруулалт үр ашигтай байж чадахгүй байх юм магадaltaй байгаа. А бидний хувьд бол маш олон ийм юунууд хүсэлтүүд бол хүлээж авдаг. Одоо хэрэглэх юм хүсэл тэмүүлэл байх шиг байна тий. За ингэх гэсэн юм одоо юуг жишээлбэл тэр дисинформашныг багасгахын тулд энэ үнийг одоо хуурамч мэдээлэл эсхийг шалгая, худал мэдээллийг таньдаг болгоё гэдэг юм уу. За эсвэл одоо яг хуу чимээгээ writer-ыг бол бараг бүх сэтгүүлчид бол хэрэглээд текстээ бол болгодог болчихж. Гэхдээ энэ бол дөнгөж одоо эхлэл шатны анхан шатны л хэрэглээ. А цаашаага бид нар бол энэ үнийг түрүүний хэлж байгаагаар те бүр юм мэдрэмжтэй хэрэглэж явах хэрэгтэй. Өнөөдөр чимээгээ дээр бид нар мэдрэмжийг одоо яаж яаяар бүтээх үү гэдэг судалгааны шатанд орсон явж байна. Өнөөдөр бол одоо юу гэдгийг чимээгээр аваад үзэх юм бол ярих энэ одоо мэдрэхүй эрхтнийг нь хийцэн байна, сонсохыг хийцэн байна, харахыг хийцэн байна, тарихыг одоо ойлгодог сэтгэдгийг нэг үнэ хийчээд байна тийм. Ингээ энэ үнийг нийлүүлээд яг гоё одоо салбар бүрт энэ виртуал ажилтнууд гэх юм уу тийм. Энэ одоо хиймэл хүнийг ингэж ажилуулъя гэхээр зэрэг 2-3 дутагдaltaй талууд байна. Тэрний жишээлбэл одоо тэр мэдрэмжийн асуудал тийм харилцааны асуудал. За нөгөөх нь бол одоо нэг хүндрэлтэй байгаа нь тэр шийдвэр гаргах тийм шийдвэр гаргахад арай болоогүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёр асуудлыг цааш нь бид нар судлаад 3 дахь асуудал бас байна тийм ухамсарын асуудал байна. Тэгэхээр энэ 3 асуудал дээр бол манад судалгааны шатанд бол яг дэлхийн энэ хөгжилтэй хөл зэрэгцээд ингээд технологийн техникийн хувьд бол хөгжилтүүдийг хийгээд явж байгаа. Хэрэглэнчүүд төрүүлж аваад нэвтрүүлж байгаа гэх юм бол за яг яалтчгүй энэ салбаруудын тэр энд одоо ач холбогдол өгж хөрөнгө оруулалт хийж байгаа нь хийх нь хамгийн чухал байна. Жишээлбэл одоо манайд хамгийн их сайн хийж байгаа нь бол банк санхүүгийн салбар байна тий. Яалтчгүй одоо хамгийн баян салбаруудын нэг. Уул уурхайн салбар байна. Яалтчгүй одоо хамгийн баян салбаруудын нэг. Тэгэхээр яг иймэрхүү дүр зураг харагдаад байгаа. Тэгэхээр энэ манай миний хэлэх гэсэн санаа бол ер нь бол хэрэглээ бол дөнгөж анхан шатны одоо шатандаа явж гин цаана нь бол маш их том потенциал байгаа. Тэгээ тэрийг төрүүлж хараад нэвтрүүлсэн газрууд бол хожиж шүү л гэж. Тэгэхээр та сая потенциал гэдэг нэг үг ярьлаа тий. Тэгэхээр хиймэл оюун ухааныг бид нэр яах гэж нэвтрүүлэх гэдэг байгаа юм гэхээр аль ч салбарын хувьд үр ашгаа дээшлүүлэх, гарч байгаа бүтээгдэхүүнийхээ тэр чанарыг сайжруулахтай холбоотой. Манай салбарт гээд аваад үзсэнгүүд контентын чанарыг сайжруулах, судалгаа илүү сайн хийх, сэтгүүлч олон цагаар тэнд ингээд тоотаа судалгаа хийж явахаар хиймэл оюун даатгаад өөрөө илүү бүтээлч байдлаар ажиллах гэдэг нэг юм боломжууд явж байгаа шиг байна. Тэгэхээр та өөрөө бас бусад салбаруудыг ч гэсэн харж байсан байх. Хиймэл оюун ухаан ашигласнаар ер нь компани тал тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл талд ямар үр өгөөжийг авчрахаар байна. За мэдээж хиймэл оюун дагсан эрсдлүүд байгаа ч гэсэндээ энэ өөрөө цаг завыг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх гэдэг олон давуу тал бий болж байгаа шиг байна. Тэгээ та сая хэрэглэгчийн хувьд бид нэр анхан төвшөнд байгаа гэж хэллээ. Тэгвэл одоо ямар өгөөжийг бид нарт авчрах юм? Яагаад энэ хөрөнгө оруулалт хийх ёстой юм тийм ээ? Энэ дээр ерөнхийдөө түрүүн одоо манай нөгөө доктор хэллээ шүү дээ. За
энэ бол ер нь юм шилжилт хийж байгаа. Дижитал шилжилт одоо AI transformation гэж яриад байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг бид нар яг стандарт одоо классик загвараараа цаашаа явж болохгүй л гэсэн үг. Өөрөөр хэлбэл хиймэл оюун өөрөө нэвтэрснээр тэр олон дахин давтагддаг тэр одоо хүний механик хийгддэг ажлуудыг чинь одоо яа хийгээд өгчнө. Тэгэхээр тэрийг хийж байгаа тэр одоо тэрэнд цаг заваа зарцуулж байгаа хүмүүс яах ёстой вэ гэхээр зэрэг илүү одоо креатив сэтгэх ёстой. Бүтээлчээр одоо шин санаачлаг гаргаж ирэх, олох, тархи ажиллуулах л ер нь нэг өсөндөө тийм зайлшгүй шаардлага тулгараад байгаа байхгүй. Яг ингээд нэвтрүүлж байгаа байгууллагуудаас харахаар зэрэг ямар өргөөжүүд байна гэхээр жишээлбэл одоо харилцагчийн үйлчилгээний салбарт одоо юу гэдэг нь кастомерын үйлчилгээний туслах орообдууд эйжентүүд орж ирэхээр жишээлбэл 80% тэрний ард одоо дуудлагын аваа, чатын ярилцаа сууж байсан хүмүүсийн ажил хэмнэгчлээ. Тэгэхээр тэр хүмүүс бол жишээлбэл 20% та тэртээ 80% юу их болж байна те. Тэгэхээр энэ бол одоо нэг шилжилт хийгдээд байгаа. Нөгөөдөл чи одоо мэдлэгийн сангаас ажруулах. Нөгөө нэг улам зөв процесстэй нарийн хариулдаг тэр процесс руу н оруулж бэлтгэх гэдэг юм. За эсвэл одоо шинэ юу гэдгийг цоошин мэдлэгийн санд байхгүй мэдээллүүдийг яаж тэрэн дээр нэмжих вэ? Яаж нөгөө нэг Европт одоо AI эйженттэй ухаалаг болгох вэ гэдэг. Энэ дээр одоо нэмэр болж ажиллаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ямар өгөөжтэй байна вэ гэхээр за мэдээж хэрэг зардлыг буруулж байгаа. За энэ дээр бол хичнээн цагтай хэр хэмжээний одоо цаг хугацаа зарцуулдгийг. Гэхдээ манад энэ бол жоохон багаар буурж байгаа. Ягаад гэвэл хүний цалин хөлс бага байгаад байна. Хүний үнэлгээ өөр бага байгаад байна. Гэтэл нөгөө талаас машин чинь AI чи өөр өндөр өртөгтэй байгаад байна. Бид нар өнөөдөр хичнээн хэмжээний тог зарлагаан зарцуулж байгаа үйл хичнээн хэмжээний энэ суперкомпьютерийг ард нь хэрэгжилж байгаа билээ тий. Тэгэхээр энэ хоёрын харьцаа нэлээд бага байгаад байгаа олон улстай харьцуулахад. За нөгөө талдаа бас нэг өрөөгөөж нь болохоор зэрэг цаг хугацаа юм хэмжээ. Боломжийг танд олгож өгч байгаа. Тэгэхээр зэрэг тэрийг сайн бас авч үзээд за зарим байгууллагууд бол үнэхээр одоо бизнест нь бол орлогыг нь олон дахин нэмэгдүүлэх гэдэг юм уу те ийм нөлөө бол гарч байгаа. Тэгэхээр энэ дээр тухайн байгууллагууд өөрсдөө сэргээр хараад тэгээд шинжилгээл хийх хэрэгтэй. Ер нь бол бид нар энэ үнийг манай тэр хэмжээний дата байгаа үйл хэр хэмжээний одоо зардал жишээлбэл аль салбар чиглэлдээ гардаг үлээ те энийг эсвэл хэмнэх гээд байгаа юм уу эсвэл одоо зардлаа барьж агаад зах зээлэд хэлэх гээд байгаа юм уу гэх юм уу скейл ап хийх боломжийг бас олгож байгаа гэсэн үг. Сая Бадрал захирлын үед боломжийг ярьлаа тийм ээ. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаанд ахсан өгөөжийн тухай ярьлаа. Тэгэхээр би чин зэрэг багшаас асуумаар байна. Ер нь хэвлэл мэдээлэл дэлхийн томоохон корпорациуд тэгвэл хиймэл оюун ухааныг яг аль чиглэлд, аль процесс дээр ашиглахгүй байна вэ? Ягаад тэгэхээр хиймэл оюун гэдэг бол нэг талаас хүний хөдөлмөрийг хөнгөлөлөд байгаа хэлбэрний нөгөө талдаа энэ дагсан бас арслууд, сорилтууд байгаад байгаа шүү. Тэгэхээр аль мэдээллийн процесс дээрээ аль эсвэл аль шатан дээрээ аль чиглэлд мэдээлэл энэ хиймэл оюун ухаан дээр болгоомжтой хандж байна. Ер нь хиймэл оюун ухааны нэг эрсдэл байдаг л да. Хамгийн том эрсдэл нь юу гэвэл яг бие даалгаад мэдээ бичүүлчих ч юм уу. Бие даалгаад яг одоо дата анализ хийчихээр нэг асуудал байдаг. Энэ чинь асар их хэмжээний өвөгдөл дээр ажиглалт хийж байгаа учраас биас гэдэг нөгөө мөрөлт үүсээд маш хэмжээний одоо өөр мэдээллийг өөрөөр түгээчдэг нэг юм хандлага байна. Тэгэхээр ер нь бол яг редакторын ажлыг бол хиймэл оюун ухаанаар бол хийлгэнэ гэдэг бол өөрөө маш том эрсдэлтэй. За тэгээ дараагийн нэг дахиад ердөөс огт хийгэж болдгоо зүйл нь юу гэдэг вэ гэвэл одоо найруулагч. Найруулагч бол хизээч хиймэл оюун ухаанаар одоо бол орлуулах бараг боломжгүй гэж үзэж байгаа. Ер нь олон улс ч гэсэн нэг ярьдаг нь одоо нөгөө цөөхөн хэдэн мэрэгжил үлднэ гэдээ яриад байдаг чинь тэр нөгөө мэдрэмж шаардсан, мэдрэмжлэр тулгуурсан тэр зүйлсүүд дараагийнх нь нэг зүйл нь бол өнөөдөр нөгөө төгөлдрөшөөгүй байгаа тэр мэдээллийг нягталдаг ч юм уу одоо дүн шинжилгээ хийхэд хийлгэж болно. Хийлгсэн ч гэсэн тэрнийг заавал хүний оролцоотойгоор хянах ёстой гэдэг ийм зарчим бол үйлчилж байгаа. Тэгэхгүй болохоор хиймэл оюун ухаан одоо худлаа мэдээлэл түгээчлээ гэж бодъё. Тэнгүүт хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал гаргадаг. Тэгэхээр энийг их сайн тооцох ёстой. Бас нөгөө Tesla компани нэг инженер хэлсэн байдаг шүү дээ. Жолоочгүй машин ингээд үйлдвэрлэж болно. Ингээ үйлдвэрлэж байгаа. Тэнгүүт эрсдлийн асуудал гэдэг зүйл дээр яах вэ? Одоо тухайлбал зам гарах гад 2 хүүхэд явж байвал тэр 2 хүүхдээр одоо осол гэмтэл учруулаад жолоочоо амьд үлдээх үү? Эсвэл жолоочоо одоо гэмтээгээд 2 хүүхдийн амьд үлдээх үү гэдэг ийм процесс дээр бол хиймэл оюун ухаан ямар шийдэл гаргах вэ гэдэг өөрөө хэцүү. Шийдвэр гаргалт тал дээр. Шийдвэр гаргалт бол аюул төвхтэй гэсэн үг. Чанман
Эрдэнэ захирлын хувьд та энэ дээр юу хэлэх вэ? Ер нь нөгөө энэ та хэдийн хөгжүүлж байгаа хэмэл оюун ухаантай холбоотой ямар эрсдлүүд үүсгэрээ бид нар яаж бас болгоомжлох хэрэгтэй юм бол тийм ээ? Энэ дээр таны ажиглалт ямар байна? Зөв. Ерөнхийдөө бол Voyager AI медиа салбарт оруулж байгаа AI agent-ийн бодлохоор хамгийн чухал зүйл нь болохоор 3 асуулт санал болгодог. Одоо жишээ нь за нэг далаалам 90 нас хүрлээ гэдэг нийтлэл байж болно шүү дээ. Тэнгүүт нь за ингээд нийтлэл нь явчлаа. За тэнгүүт бидний санал болгож байгаа 3 асуулт нь болохоор за тэгвэл далаалам одоо дахин одоо шинэ далаалам сонгогдох нь Америк, Хятад, Энэтхэг гурван геополитикийн хувьд ямар одоо шинэ асуудал үүсч болох вэ гэдэг ч юм уу тийм. Шинэ 3 үндсүүдийг дандаа санал болгож байгаа. Тэгэхээр шууд одоо юу гэдэг чинь дүгнэлт хийгээ за энэ үнэн энэ худлаа цаашдаа яг ингэ гэхээсээ илүү эхлээд асуултыг санал болгож байгаа. За тэгэхээр хүн болохоор бид эдийн ингээд аль болох сурталчлах гээд байгаа зүйл нь юу вэ гэхээр ингээд үнцэг бол ингээд нэгээр хязгаарлагдахгүй. Тэгээд олон үнцгүүд байж болдог. За тэгэхээр тэр үнцгүүдийг ингээд ухаж үзээч те. Өөрөө бас ингээд илүү гүнзгийрүүлээ судлаад үзээч гэдэг тиймэрхүү юмыг сурталчлахыг бол айгүй хичээдэг. За тэгээд нөгөө талдаа болохоор хэрэглэгчид өөрсдөө бас юу юм бэлээ. Ерөнхийдөө бас ингээд наан цааныг бас тодорхой хэмжээнд айгүй тийм тунгаадаг болцсон юм бэлээ. Ерөнхийдөө. За энэ бол за би нэг юу дахиж нягтлах ёстой юм байна шүү те гэдэг ч юм уу. Нөгөө талаасаа бас мэдээж тодорхой хэмжээнд альва AI agent эсвэл LLM модулууд бол hallucination буюу ингэж одоо худлаа ярих гэх юм уу те. Одоо тийм тохиолдол бол гарч болдог. За тэгэхээр тэрийг бас ингээд нөгөө талаасаа ингэ хянамгаа ингэж улаан цайн тийм зүйлүүд дээр бас давхар өөрөө баталгаажуулаад явж байгаа нь айгу зүйтэй санагддаг. Тэгэхээр та би танаас дахиад нэг асуулт асууя. Танаа хувьд болохоор би бас хэрэглэж үзсэн л дээ. Хэрэглэж үзэж байгаа. Тэгээд ийм цогц мэдээллийг өгөх бас боломжийг өөрөөр хэлбэл миний мэдээлэл авах соёлыг гэдэг юм уу те дадал хэмжлийг бас өөрчлөх ийм цогц бөгөөд өөр бас янз янзын мэдээллийг өгөх гэдэг юм уу. Надад хүртэл миний унших дадал миний соёлд хүртэл одоо ийм нөлөөлж байгаа ийм эерэг хандлага ажиглаж байгаа байхгүй. Тэгэхээр та бас уншигчийн тухай хэрэглэгчийн тухай асуудлыг хөндлөө. Тэгэхээр ер нь ямар өөрчлөлтүүдээс гарч байгаа шиг байна. Энэ технологийн дэвшлийн одоо шинжилэл өөрчлөлт боломжтой холбоотойгоор тий унших мэдээлэл хүлээн авах дадал дээр ямар хэцүүд гарч байна. Зөв. Ерөнхийдөө акцийн хувьд гэвэл за яг бид эдийн болохоор яг тухайн одоо манай 4 медиа бол ингээд гэрээтэйгээр бид нар бүтээгдэхүүнээр нийлүүлсэн явж байгаа. За тэнгууд та одоо вебсайтууд нь ороод үзэх юм бол widget гэх нэг жижигхэн товч байж байгаа гэсэн. За тэр товчондоо дарангууд тухайн нийтлэлийг манай Voyager AI agent болохоор ингээд аль хэдийн ойлгоод за ингээд за энэ бол ийм үнцгээс ингэж ярьж байгаа юм байна. За тэгвэл ийм юм шинэ үнцгүүд байж болох юм байна. Эсвэл энэ үнцгийг илүү судалж үзэх хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу тийм тухайн нюансуудыг бол санал болгож идэг. За тэгэнгүүт хэрэглэгчдийн хувьд болохоор гарч байгаа ахиц дэвшлийн хувьд ирж байгаа фидбэкүүдээр бидэд бол үнэлээд явж байгаа ерөнхийдөө. За хэрэглэгчийн фидбэкүүд дээр болохоор нэрээ эн чинь ерөөсөө миний хараагүй үнцэг байсан байна шүү дээ. Нэрээ ингээд амар амархнаар миний хараагүй үнцгийг надад шууд санал болгох боломжтой юм байна гэдэг шинэ ойлголтуудыг ихэд авж байгаа гэдэг фидбэкүүдийг бол маш сайн өгж байгаа. За тэгэхээр шинэ соёлын хувьд гэвэл за ер нь бол сайн асуулт, сайн хариулт өгч чаддаг шүү дээ. Тийм болохоор бид аль болох сайн асуулт гаргах дээр бол илүү төлхөө ажилласан. Тэр ч утгаараа бас одоогийн байдлаар бүр тийм олон 10 мянган хэрэглэгч байхгүй ч гэсэн байгаа цөөн хэдэн мянган хэрэглэгчдийнхээ одоо мэдээллийн хэрэгцээг нь бол тодорхой хэмжээнд хангаад явж байгаа гэдгээрээ бас бидэд бол өөрсдөө бас тодорхой хэмжээнд бахархаж явж байгаа. Бадрал захиал сая бол мэдээж хэрэг боломжийн тухай ярьсан. Тэгэхээр та сорилт дээр юу хэлэх вэ? Ер нь нөгөө болгоомжлох ёстой гэдэг юм уу те? Аль салбарын хувьд бас нийтлэг ярьж болохоор байгаа энэ дэр. Тийм угаасаа зөвхөн хиймэл оюун биш. Дижитал системүүд ч гэсэн гарч ирснээр хүмүүс бол тэр толгоогоо алдаагүй шүү дээ. Тэн дээр бол 100% итгээл тэгэл эндээ хайдаг биш. Зүгээр хүн бол тэр үнийг өөртөө одоо гэдгийг өөртөө өөр ашигтайгаар ашиглаад явж байгаа. Тэгэхээр хиймэл оюун бол одоо яг арай дээд түвшний технологийн одоо гэдгийг түүл байна гэж бол харж болно. Тийм сүйдтэй эрсдэл бол энд байхгүй. Энэ бол би бол шулуухай хэлэхэд дэлхийд даяараа энэ амар эрсдэл яриад байгаа том хэвлэл мэдээллийн газрууд бол өөрсдөө нөгөө нэг attention авч тэ анхаарлыг татаж шоу хийгээд байгаа юм шиг санагдтiin. Заримдаа яг бид нар нөгөө дотор нь ороод ажиллаж байгаа учраас тэ нэг амар эн чинь өөрөө авторексив модель гэж ярьдаг. Ямар нэгэн байдлаар өмнө харсан мэдээлэл дээр суурилж дараагийнхаа зүйлийг зөгнж тэ ингэж одоо гэдгийг магталж явдаг. Ийм л технологи. Тийм учраас эндээс бол бид нар айгаад байх шаардлага одоо бол байхгүй. Дараа нь бол мэдээж хэрэг
сонин одоо юм жинхэнэ одоо хүний reasoning гэдэг байгаа тий логикоор сэтгээд ингээд зохиодог ийм өөр технологиуд гарч ирж байна. Эсвэл одоо өөр технологиудтай холбогдож тэр айгаад байгаа юм дээр ирж болно. Одоогийн байдлаар бол яг хуу хамгийн их том тулгарч байгаа хүндрэлүүд бол гарч байна л да. Жишээлбэл энэ тэгшүүс байдал гэдэг нэг юм байна тий. За тэр AI responsibility гэж нэг юм байна. Одоо хэн хариуцлага хүлээх юм бэ, яах юм бэ гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ бол өөрөө хуулийн салбар жоохон хоцроод яваад байгаа гэсэн үг. Одоо Европын холбоо бол яг хуулийн гаргаал хиймэл оюуны одоо баримтлах зарчмуудаа баталж байна. Зохицуултын тухай асуудлыг хүндэж байна тийм ээ. Тэгэхээр энэ зохицуул засаглалын засаглалынхаа зөв хэлбэрийг одоо хурдуулахгүй бол угаасаа болохгүй. Тэгэхээр иймэрхүү асуудлууд л одоогийн байдлаар бол жоохон өндөрлүүдийг учруулж байгаа. За бид нар яг сая удаа жишээ нэг ярихад бид нар худалдаа авалтын системийг автоматар үнэлдэг тий одоо тендерийг автоматар хөнгүүгээр үнэлдэг юм хэмэл оюуныг Эрдэнэт үйлдвэрт нийлүүллээ л дээ өнгөрсөн жил. За тэгээд энэ дээр ямар өндөрлүүд гарч ийн вэхээр за одоо тэр буруу хөндлөчөл яах вэ тий одоо энэ юу гэдгийг манайхруудад хариуцлага хүлээлгэн нийсэн газар нь буруутай гэдэг ч юм ингээд нэлээ их юм хандлагууд бол гарсан. Тэгээ одоо сая энэ жил бол тендерийн хуульдаа өөрчлөлт оруулаад за хэмэл оюунаар үнсэн одоо хуулийг жишээлбэл юг ажлыг бол хүлээн зөвшөөрье. За нөгөө талаас алдаа гаруулдаг бол яах вэ? Хүн дахиж унлъя гэдэг. Ингээд айтайхан юунууд одоо дүрм журмаа зохицуулаад явчих болж байгаа байхгүй юу? Тийм учраас энүүнийг бид нар ингээд юу гэдгийг хөгжлийн одоо юу гэдгийг хөгжиж байгаа энэ процессоос айгаад хоошоо суугаад байх биш төрүүлж туулж ороод тэгээд манай Монголын одоо нэг давуу тал юу гэхээр хурдтай юмыг ийм зөгцсөн дасан зохицох чадвар сайтай учраас хийгээд явах юм бол бид нарт олон улсад одоо юу гэдэг AI nation болоод гарах боломж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ бид нар нэг зүг рүү харж илүү одоо энийг пушилж гэх юм уу те илүү энийг одоо дэмжиж нийтээрээ ашиглах нь бол энэ улсын ирээдүйд энэ улсыг одоо эдийн засгийг нь солонгоруулах, өргөжүүлэх, тэлэх те энэ хүмүүсийн одоо буурсан бүтээмжийг нэмэгдүүлэх. Өнөөдөр Монгол улс 3.5 сая хүн амтай тий ажиллах хүчин хэр байна. Тэгэхээр энүүнийг 3 тэрбум хүн амтай, 1 тэрбум хүн амтай тий энэ улсуудтай ижил төвшөнд жишээлбэл бүтээмжтэй ажилуулах гэдэг юм уу. Энэ талаас нь бид нар харах юм бол өгөөж нь бүр хэдэн мянга дахин илүү өндөр байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ийшээгээ чиглэж илүү одоо энэ төр засгийнхан маань шийдвэрээ гаргаасаа тий одоо ингэж өнгөрснийг харж биш ирээдүг харж урагшлаасаа гэсэн ийм л зорилготой л бид нар одоо ажиллаж байгаа шүү дээ. Та бас хид хидэн ярилцлаганд орцсон байсан. Дата хаашаа урсан тэр одоо урсж байгаа газраас нь бид хамааралтай болно гэдэг. Тэгэхээр AI-ийн хувьд бид нар дөнгөж шин тоглогч бодлогын хувьд зохицуулалтын үед бас уучраа олоогүй явж гин энэ бодлого зохицуулдаг байгууллагын хувьд ч гэсэндээ бүрэн одоо юу гэдэг санал нэгдэх гэдэг юм уу те ийм асуудал байхгүй байна. Тэгэхээр таны хувьд ер нь зохицуулалтын үед бид нар яах ёстой байдаг юм бол ер нь ямар байдлаар илүү амбицтайгаар гэдэг юм уу ирээдүйд чиглэсэн байдлаар зохицуултыг авч үзэх ёстой гэдэг юм бол за бидний хувьд бол яг нь Монголд ингээд өөрсдөө яг суур хиймэл оюуны модель загварыг хөгжүүлээд үндэсний хиймэл оюуны гараад ирсэн учраас юу гэж хэлж чадж байгаа вэхээр зэрэг за одоо гадны модуль хичээлбэл хаах хэрэгтэй гэж хэлж болж чадж байгаа байхгүй юу. Гэхдээ мэдээж тэгж хэлээгүй л дээ. Ер нь бол боломжтой гэсэн үг. Яг энүүнийг бол жишээлбэл одоо Европын холбоо байна, Америк байна, Солонгос хүртэлтэй хаацсан шүү дээ бүр. Солонгост 2 ч одоо үндсэн модулуудаа сургацсан гаргаад ирсэн байна. Тэгэхээр энэ хүмүүсийн энэ хөгжүүлж байгаа за Арабын Эмират байна те. Өөрсдийнхөө Совраны гэдэг бие даасан хиймэл оюунаа гаргаад ирчингүүтээ гадны хиймэл оюунуудыг хааж эхэлж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр ерөөсөө одоо гэдгийг мэддэхгүйгээр бүх дата урсж байгаа. Нөгөө хэрэгжилж байгаа газрууд руу. Одоо Google руу гэх юм уу, Facebook руу гэх юм уу. За одоо бусд нь тий OpenAI гэл ингээд бүгд рүү урсж байгаа гэсэн. Тэгэхээр одоо дэлхийн бүхий л одоо томоохон төлөөлөгч эрдэмтэд хэлээд байгаа шүү дээ. За тусгаар тогтно гэдэг ойлголтыг хэдүүлээ шинээр авч үзэх болжээ. Одоо зүгээр нэг газар нутаг тэн дээр байгаа хүн хоёр л тусгаар тогтнолыг илэрхийлэх чадахгүй. Тэр хүмүүсийн бүтээж байгаа энэ оюуны бүтээл, дата бүгд тэр улсын одоо тусгаар тогтнолыг тодорхойлно гэсэн ийм хүртэл тодорхойлолтууд гараад явж байна. Тэгэхээр энэ цаг үеэ ингээд хагаад явах юм бол энэ бол угаасаа бидний зайлшгүй одоо хийгдэх ёстой зүйлүүд, бодох ёстой зүйлүүд. Үнэхээр одоо энэ тэгэл маш олон энэ нууц мэдээллүүд бид нар тэнд одоо нөгөө нэг юу гэдгийг те хэн намайг тоодгийн би юу яадгийг гэдгийг ингээд
явуулж идэг энэ Монгол үний бас нэг юм юу байгаа шүү дээ, нэг юм сэтгхүү байдаг. Тэгэл явуулцдаг 10,000 дот энэ чухал мэдээллүүдээ бол энэ дотороос энэ чухлыг гаргаад ирч гэдэг юм уу хийлгчдэг байхгүй үйлдэлүүд. Тэгэхээр энэний цаана яаж ийм вөхөр тэр мэдээллүүд тэнд бол хадгалагдж байгаа. Тэр үеиг бол мэдээж хэрэг ашиглагдан те. Илүү хичнээн тэр чинь энэ том хүчтэй AI-ын төдий чинээ тэр чинь маш богино хугацаанд мэдэгдэж, танигдж, ашиглагдах боломж нь өндөр байхгүй. Тийм учраас энэ үнийг бид нар бодолцож хэрсүү байх хэрэгтэй. За ийм яг нь кейсүүд бол зөндөө гарсан шүү дээ. Одоо Солонгос, Итали, Европын холбоонд те мэдээллүүдэд алдсан Samsung байна те. Гэмчлэн ийм кейсүүд бол зөндөө гардаг. Тэгэхээр энийг бол тий болгоомжтой хэрсүү ашиглаж одоо юу гэдгийг чухал мэдээллүүдийг бол хамаагүй гаргах нь угаасаа хуулиар зөрчиж байгаа гэсэн үг. Ямар ч улс орон болгонд өөрийн одоо хувийн мэдээллийг хамгаалах тухай үйл, аж ахуй мэдээллийн тухай хамгаалах тухай, өөрийн өгөгдлийн датаг одоо нутгийнхаа тий газар нутаг дээр хадгалах тухай дүрм журмууд бол бүх улсад л өөр өөрт нь байдаг. Тийм учраас бид нар бас тэрийг респект хийгээд тий одоо юу гэдгийг дүрм журмаа хуулиан бас дагах хэрэгтэй л дээ. Өгөгдлөө бас өөртөө хамгаалах хэрэгтэй болж байна. Тийм чи хувь үний л одоо хариуцлагын асуудал баг болж эхэлж байгаа. Чин зариг багшаас асууя. Тэгэхээр нөгөө сая хэллээ зохицуултын тухай асуудал яриагдлаа гэж. Жишээ нь AI хийсэн мэдээ алдаатай болчвол тэрийг хэн хариуцлах хүлээх юм бэ гэдэг асуудал ингээд гарч ирж байна. Тэгэхээр AI-ийн хэрэглээтэй холбоотой бид нараас тодорхой хэмжээний зохицуултыг гаргаж ирэх юм шаардлага тулгарч байна. Гэхдээ энэ зохицуултын тухай асуудал хоцрогдоод явж байна гэж сая ярьж байна. Тэгэхээр зохицуулт тань дээр ер нь таны байр суурь бодол ямар байдаг вэ? За мэдээж бас хитрхи их зохицуулт орно гэдэг бол аливаа салбарын хөгжлийг бас хязгаарлах юм хандлагаар ажиглагддаг. Тэгэхээр зохистой бөгөөд оновчтой зохицуултыг бид нэр яг энэ тал дээр яаж хийх ёстой юм бол? Ерөнхийдөө бол нэг тийм нэгдсэн яг л одоо тийм чамбай зохицуулт бол ороод ирэх нь зөв хэрэг. Гэхдээ яг тийм байна, ийм байна гэдээ бол зохицуулах чи өөрөө бас их төвөгтэй. Яг сая энэ юунаас бол хэлжсэнээс бол тэр юу бол их зөв. Одоо өөрийн үндэсний тэр нөгөө нэг хиймэл оюун ухаан суурилсан платформуудыг хөгжүүлэх, өөрийн гэсэн тийм суур хиймэл оюун ухаантай болно гэдэг маань бол одоо ер нь улс орны амбицийн хүртэл маш том асуудлууд сүүлийн жилүүдэд болж байгаа. Яагаад ч бид нар чинь нэг ийм асуудал үүдэх байхгүй. Өөрсдийнхөө мэдээллийг нөгөө нэг юм өгöd нь шүү дээ. Чиний гар утас чинь чиний одоо өөрөөс чи илүү чамаа мэддэг болчихлоо гэдэг чинь л тэр байхгүй. Яагаад бид зүгээр үнгүй хэрглэж ийн гэд хамаг юмаа тийшээ оруулаад байдаг. Эцэстээ тэр болгон чи өөрсдөө мөнгө тэр битгий цаашлаад бол чиний оюуны бүх сан дээж бүх юм чинь л одоо тэр өөр компани өмч болоод байна гэдэг л ийм л зүйлийг л хэлж байгаа юм л та. Тэгэхээр зүгээр зохицуултын хувьд бол зүгээр л яг нэг тодорхой төвшөнд ингэж байна гэдэг нэг юм нэг боломжийн нэг цөөхөн заалттай ерөнхий маягийн тийм зохицуулт бол байвал болно. Тэгэхгүй хит ороод ирэх юм бол нөгөө зохицуулт чи эсэргээрээ хориглох заалттай болоод эхэлнэ гэдэг. Нөгөө хэвлэлийн хөгжүүлэлтийн хууль шинжлэхт гэсэн чинь эсрэг баахан заалт ороод ирсэн байсантай л адилхан ийм байдалд орно шүү дээ, тий. За тэгэхээр саяны хэсэгтээ бид нар ер нь энэ химэл оюуныхаа ерөнхий ойлголтыг авлаа. Одоо болохоор энэ Монголын хэвлэл мэдээллийн салбар томоохон жижиг редакцуудыг ч аваад үзэнгүүт ихэнх үе дээрээ байна. Өөрөөр хэлбэл бид нар бас яг энэ талын ойлголтч тун одоо ихэнх үе дээрээ байна, тийм ээ хэрэглээ ээж тийм байна. Тэгэхээр бид нар яаж ер нь химэл оюун ухааны тухай бүрэн ойлголттой болох юм бэ? Энэ дээр редакц өөрөө, хувь сэтгүүлч өөрөө, тухайн хэвлэл мэдээллийн одоо байгууллагыг аваа явж байгаа менежер, редакторууд ер нь ямар байдлаар мэдлэгээ дээшлүүлэх ёстой юм бол, ямар байдлаар бүрэн ойлголт авах ёстой юм бол энэ тухайд та гурав ямар байр суурьтай байна, тийм ээ? Бид нар ойлгож иж бас энийг ашиглаж зохистой ашиглаж сурна шүү дээ. За эхлээд бол мэдээж одоо энэ чинь нөгөө нэг суураас аль явбал оновчтой болж эхэлж байгаа юм л да. Сүүлийн жилүүдэд бол одоо яг энэ сэтгүүлч бэлтгэж байгаа их сургуулиудаас ихсүүлээд л бас явахаар юм харагдаад байгаа. Ягаад гэвэл уламжилт нөгөө тэр сургалтын арга зүй, уламжилт одоо заадаг хичээлүүд ер нь оёлсон юм хандлага байдаг. Тэгээ сүүлийн жилүүдэд бол яг олон сургуулиуд тэр нөгөө нэг хөтөлбөрөө өөрчлөөд химэл оюун ухааныг одоо хэрэглэх талаар ч юм уу, дата сэтгүүл зүй, за тэгээд одоо код бичлэхийн ч юм уу иймэрхүү ур чадваруудыг заах ийм хандлагууд бол байгаа. За энэ яг хөө ингээд эдгээр ингээд яваад эхлүүл бол залуу үе маань бол ингээд сайжраад чиглээд явчихна. Дараагийн нэг хандлага нь бол одоо сэтгүүлчдийг бас нэг юм давтан сургах гэдэг зүйл бол маш их чухал болчиход байгаа. Ягаад гэвэл 4 жил сураад одоо нөгөө нийгэм чи өөрчлөгдөөд 4 жил сурсан нэг юм мэдлэгээр одоо 40 жилийн амьдрал аваад явна гэдэг чи өөрөө бол их төвөгтэй болчихлоо шүү дээ. Нэг хүн амьдралдаа 10 их сургууль төгсөх юм боломж бий болчиход байхад давтан сургалт гэдэг зүйлийг л одоо нэгдсэн байдлаар явуулах. За тэгээд эхлэх юм бол мэдээж редакц өөрөө айжимдаа
юмаа ойлгоод ингээд эхэлнэ. Тэгээд эхлэнгүүд бол удирдлагууд бүх төвшөндөө нөгөө өсөөд энийг л хэрэглэх тал руу болоод эхэлнэ. Дараагийн нэг асуудал нь харин нөгөө хэрэглэгчтэй бэлтгэх гэж одоо маш хүнд асуудал бол энэ дээр бол яригдчихэж байгаа. Яг нь хэрэглэгчийн боловсрол сайжирсан гэдэж байгаа боловч шууд ил тудлаа мэдээлэл авах шууд итгэдэг бас маш том мас байгаа гэдгийг л анзаарах нэг ийм зүйл бол байгаа. Таны хувьд? Миний хувьд саяны асуулт яг хэмэл оюуны талаас гэхээсээ илүү яг зах зээлтэй холбоотой юм шиг санагдлаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо редакцууд ч юм уу ингээд мэдээч редакцууд бол одоо бүгд заавал ашиглах албагүй шүү дээ. Ер нь бол яг харьцуултын арга зарим хэсэг нь ашиглаж байна, зарим хэсэг нь ашиглахгүй байна гэдэг ч юм уу. За тэгвэл мэдээч түрүүн бас creativity-гээ ярьсан тийм. Ингээд одоо manual хар бор ажлууд бол AI даатгаад яг creativity ингээд бүтээлч байдлаа ингээд гаргаж явах дээрээ ингээд анхаарч явна. За тэгэнгүүт мэдээж ялгаа нь гарч эхэлнэ шүү дээ. За мэдээж энэ ашиглаж байгаа AI ашиглаж байгаа редакц бол арай чанартай бүтээл гаргадаг. За ашиглахгүй ингээд бүх юм өөрөж байгаа арай удаан, арай одоо боловсронгуй бус гэдэг ч юм уу те. Эсвэл магадгүй адилхан хэмжээний боловсронгуй, магадгүй илүү удаан ч юм уу. Тиймэрхүү байдлаар л ерөнхийдөө харж байгаа. За тэгээд нөгөө талдаа бас түрүүн бас нэг зохицуулт ярьж байхдаа би бас ингээд юу яжсан бодож ирсэн ерөнхийдөө. За ер нь AI дээр бол яг илүү ямар ч зохицуулт ер нь яг байх хэрэгтэй юу гэж би бол хөвдө боддог. Харин яг AI хөгжүүлж байгаа компаниуд дээр илүү одоо бодлогын дэмжлэг үзүүлдэг ч юм уу те. За бадрал захирал түрүүн бас ярьж байна. Ингээд дэд бүтцийн асуудал мэдээж хүнд байна гэдэг. Тэр бол айгүй үнэн байгаа. Бид хэд болохоор ерөнхийдөө олон улсын модулуудыг одоохондоо ашиглаж байгаа. Дотооддоо бас яриад эгүүнийгийн LLM модулыг ерөнхийдөө цаашдаа ашиглаад явъя гэсэн бас бодолтой байгаа. Яагаад тэгж байгаа вэ гэхээр ерөнхийдөө эн чинь бас түрүүний point бол яг үнэн. Ингээд датагаа Монголд өгүүлдэг хэвээр тий. Бас нөгөө талдаа ингээд Монголын модулууд бас ингээд тодорхой хэмжээнд нэг төвшөнд гараад ирлээ. Тэгэхээр заавал гадны модуль ашиглах гэхээс илүү дотоодынхоо модулийг ашиглаад явах нь бас ингээд салбарын зүгээс бол илүү зөв юм болоо гэж бодсон. Харин нөгөө талдаа бас хэд их зохицуулт хийгээд ингээд хааж хумаад эхлэх юм бол одоо нэг компанид ч юм уу эсвэл тодорхой нэг хэсэг компанид ингэж одоо юу гэдэг чинь бариулах гэдэг ч юм уу тиймэрхүү эсэл бас гарч болох. Тийм болохоор ерөнхийдөө бол үр бүтээмжийн талаар бол ерөөс надад бол ямар зохицуулт хэрэггүй. Тэгээд редакцууд бол зарим нь ашиглан, зарим нь ашиглахгүй. Цаг хугацааны ирэхээр яг бизнесийн зарчмаараа өрсөлдөөл. Тэгээд сайнаараа цаашаа яваад тэгээд ингээд өрсөлдөд л явах гэж бодож байгаа. Ер нь ийм чиглэлийн сургалтууд ч гэдэм үү те давтан сургах тухай асуудлыг бас ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо сургалтууд гэдэг юм уу, туцхай хөтөлбөр гэдэг юм уу тийм ээ яг бэлэн аваад ашиглах, хамт олондоо хүртэх одоо энэ жишээ нь хэвлэл мэдээллийн салбар телевизгээд аваад үзэнгүүт багийн бүтээлүүд. Тэгэхээр зөвхөн сэтгүүлчээс гадна зураглаач, найруулагч гээд баг хамт олноороо ер нь давтан сурах тал дээр боломжууд ямар байдаг юм бэ? За одоо юунаас Deutsche Welle Академиэд бол тийм юу байдгийг. Яг альбом тийм хэмэл оюун ухааныг одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн хэрэглэх вэ ч юм уу, өгөгдлийн шинжилгээг яаж ашиглах вэ ч юм уу, иймэрхүү маягийн одоо тэр юунууд бол курсын тийм хөтөлбөрүүд юмнууд бол байгаа. Манай сургуулийн хувьд бас ер нь бол одоо нэг бакалаврын хөтөлбөрийн зэрэгцээгээр одоо нэмэлт хөтөлбөр маягаар яг иймэрхүү одоо нөгөө сургалтын төлөвлөгөө одоо боловсруулад тэгээд тэр нь цаашдаа хэрэгжүүлэх нэг юм зорилт тавиад явж байгаа юм байгаа. Танаа дээр тийм байна уу? Та бол бидний нэг талаас бол одоо бүтээгдэхүүн нийлүүлэгч шүү дээ, үйлдвэрлэгч. Бид нар бол таныг хэрэглэгч гэж харж болохоор тэгэхээр та бас хэрэглэгчээ одоо юу гэдэг мэдлэг боловсролыг дээшлүүлэх гэдэг юм уу тийм ээ? Энэ чиглэлийн ойлголтыг өгөхөд танаа компанийн хувьд ер нь ямар байдлаар хамтран ажиллаж болохоор байна? За яг ингээд сургалтын талаар бол маш олон хүмүүс ирж хүсэл тавьдаг л да. Та нар ингээд сургалт хийгээд өгөөч. Эсвэл энэ ямар учиртай, энэ тэр нь ямар учиртай ингээд ийм хүсэлтүүд бол их ирдэг. Бид нар бол сургалтын газар биш учраас өмнөнийг одоо та бүхэн гадуур ингээд яваа тий. Одоо ийм сургалтууд бол байгаа баха. Учир нь бид нар бол инженерүүд, дандаа AI инженерүүд, софтверийн инженерүүд, өгөгдөл бэлтгэлийн одоо девелоперууд байж байгаа учраас бидний хувьд бол тэдний одоо хөгжүүлэлтийн бүтээх цаг үнц нь маш өндөр. Тэр хүмүүс одоо нэг анхан шатны ийм сургалт мургалт хийж явна гэдэг чинь тэр үний өөрсдийн тий юу гэдэг одоо нөхж баршгүй хохирлуулж ирнэ гэдэг шиг компанийн хувьд бол тэгж харж байгаа байхгүй. Тэгэхээр хөгжүүлэлт рүүгээ цэвэр анхаарч явдаг. Зүгээр би зүгээр хувийн зүгээс харахад бол одоо нэг амар сүртэй бас
тэрүүнийг AI-г одоо юу гэдгийг сурах мурах гэдэг юм бол баг байхгүй шүү дээ. Энд чинь нэг тооны машин хэрэглэхийг заагаад үг гэж байгаа юм шиг тий. Эсвэл одоо бичгийн машин хэрэглэхийг заагаад үг гэж байгаа юм шиг асуудал. Тийм учраас хүн болгон өөрсдөө одоо за ийм шин цаг үе ирж байгаа юм байна. Тийм учраас бид нар бол энэ талын нэг тодорхой хэмжээний нэг жоох скиллтэй болох хэрэгтэй юм байна гэж суур нэг хэдэн одоо энэ яг алгоритм муу юм уу биш юм уу тий. Яагаад биш юм? За тэгвэл энийг яаж ажилтгийн зарчмуудыг нь ойлгочих юм бол нөгөө нэг хэрэглэх тэр ихтгэл үнэмшлэн төрөөд тий ингээл явчих асуудал. Тэгэхээр би хэрэглээ тал дээр бол тэрийг нэг амар бас нэг хайхтар чухалчилж үзэхгүй байна. Гол нь зүгээр энэ юу гэдгийг энэ цаг үед бол дэлхийд даяараа нэг шоконд ороод янз бүрийн одоо юу гэдгийг таруухан чанартай ч гэдэг юм уу 9 жорын ийм хэмэл оюуны модельүүд ч гэдэг юм уу эсвэл нэг аппуудыг ашиглаад тэгээ нэг ихтгэл үнэмшил нь буурсан зарим хүмүүс тэгээ ингэж болох юм болоо тэгж болох юм болоо тэгсэн чинь ингэхгүй байсан ч гэдэг юм уу иймэрхүү нэг жоохон төрөгдлүүд л явж байгаа юм. Тэгэхээр энүүнийг илүү сайн одоо танай хэлбэл мэдээллийн салбараас оохолж таниулж ойлгуулчвал шийдэгчл асуудал гэж харж байна. За мөн зохицуултын хувьд бол яг хуу нэг л алтан дүрмэл байхад болно шүү дээ. Хийгээгүй юм зохицуулах гэдэг шаардлагагүй. Тэгэл болоо. Манайхан чинь ингээд нэг тэрч конвенц, тэрч дэлхийн хамгийн мундаг хуулийг хуулж байгаа гэдээ аваачаад нөгөө зөрүүл айчдаг байхгүй. Тэд нар чинь хийцэн газар учраас нөгөө хориглох залтуудаа хийдэг. Тэнгүүд өнөөдөр Монголд химийн үйлдвэр, эмийн үйлдвэр ч юм уу барихад асар өндөрлөлтөй болчихж байгаа нь тэрийг л хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо тэр юунуудыг дүрм журмуудыг бол хийцний дараа хийгээд явахд бол зөв зохицуулалт хийгдэнэ л гэсэн үг. Эргээд одоо энэ хиймэл оюуханаар бүтээгдэж байгаа контент хүний гараар гэдэг юм уу хүний одоо оюуханаар оролцоотойгоор бүтээсэн контент хоёр баг ялгахтаа боллоо ч гэдэг юм уу те энэ контент бүрийн хард бас нэг юм факт чекний тухай асуудал яригдж эхэлж байгаа шиг байна. Дуу хоолой за тэгэл хүний одоо дүрс бүх юм дээр ижлэхэн болоод эхэлж штэ. Тэгээд энэ өөрөө эргээд бас зарим талаар зарим сорилтуудыг дагуулж байгаа шиг байна. Тэгэхээр та өөрөө хэл мэдээллийн салбарын судлаач хүний хувьд энэ дээр ер нь энэ эрсдэлийг бид нэр одоо ямар байдлаар зохицуулах хэрэгтэй юм бол хэрвээ сүүлийн үед манай хэл мэдээллийн эрсдлүүд хиймэл оюухан ашиглаад юм контентууд хийж ин тэ хуучны дүрсүүдийг ашиглах ч гэдэг юм. Тэгэхээр энэ дээр таныг тэмдэг тавих хэрэгтэй юм уу? Энэ бас нэг юм нэг асуудал бас жоохон үүсэж байгаа шиг байна. Цаашдаа энэ ч гэсэн улам гүнзгийхээр харагдчихээн тэ. Энэ дээр яах хэрэгтэй вэ? За энэ хиймэл оюуханы дагаад гарч ирсэн хамгийн ноцтой яг одоо хамгийн төвөгтэй асуудал энэ болоод байгаа. Deepfake гэдэг. Одоо нөгөө видео симуляц үүсгдэг эсвэл хүний дуу хоолойг дөөрөөгаад одоо яригдаг одоо тэр дэх нь үдгээд ихтэл одоо 60 тэрбумын асуудал гэж ярьдаг шиг юмыг бол одоо хин ч хэмжээнд очижсэн байдаг. Тэгэхээр одоо яг бодит мэдээлэл нь аль нь вэ, хуурамч нь аль нь вэ гэдэг нь өөрөө юм эргэлзээтэй ийм хүнд юмыг бол дагуулад эхэлж эхлэв. За тэгээд энэ маань бол өөрөө бас их төвөгтэй илрүүлээд шууд одоо бариад давъя гэхээр их төвөгтэй. Ялангуяа алгоритмын төвшөнд гэдэг аваад үзэхэд ганс гэдэг тийм одоо технологи байгаа. Тэн дээр сургуулж идэг. Тэгэнгүүт энэ яадаг вэ гэвэл нөө өөрөө суралцдаг технологи болохоор одоо илрүүлээ сайжруулад исэн ч гэсэн буцаад нөгөөх маань алдаагүй болоод идэг. Ийм төвөгтэй учраас ер нь энэ дээр бол яг вэ гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоо сүүлийн үед энэ яригадаад байгаа нөгөө Nest Center гэдэг сэтгүүл инновац хөгжлийн үүр, факт чек ч юм уу, иймэрхүү байгууллагуудтай адилханаар одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бас яг аль нь үнэн вэ, аль нь бодит вэ гэдгийг л бас ер нь өөрөө чектэлдэг ийм байх шаардлага байгаа. Мөн түүний зэрэгцээ бас сүүлийн үед бол нэг би яг дурч үзээд хийгээд яваад байгаа. Ер нь нөгөө нэг энэ алгоритмын төвшөнд бас яг хийсэн юм нэг юм судалдаг нэг юм платформ юмтай бас болох юм шаардлага бас байх юмаа гэж бодоод бас хэд хэдийн юм дурш үзгээд бас болмоор юм шиг бол харагдчихлээ. Гэхдээ нөгөө юу лээ хамгаалалт сайн болонгууд хулгайшин чадвар 100 дахин нэмэгддэг гэдэг шиг болмол нөгөөх маань сайжраад яваад идэг ийм хандлага бол байгаа. Ер нь маш хөвгтэй болсон шүүний асуудал бол тэгэхээр хэрэглэгчийн боловсролын асуудал гэдэг юм бол энэ дээр хамгийн гол яригдана да. Мэдээллийн боловсрол сайтай хэрэглэгч байх юм бол хуурамч мэдээллийг өөрөө төр чинь бас гадарлаад амжиж штэ. Наад захын жишээ авахд улсын ерөнхийлөгчийг хятадаар ирүүлсэн одоо контент байж байхад тэр чинь маш богино хугацаанд ороод гарахад тэрэнд итгэсэн хүний тоо бас дэвэрхсэн хүний тоо гэдээ одоо үзэх юм бол маш их байсан байхгүй. Тэгээд тэр дахиад хуурамч нь батлагдсан байхад дахиад үгээхтэл энэ муу хятадтай хэрэглэzгээд байгаа юм шиг ийм хандлага байгаад байгаа. Миний бодлохоор ерөнхийдөө бас AI responsible use гэдэг ойлголт байдаг. За энийг бол хариуцлагатай хэрэглэх гэсэн. За тэнгуут энэ талыг бас нэлээд сайн
Харин зохицуулт магадгүй энэ дээр маш сайн орж ирэх хэрэгтэй гэж магадгүй харин. Одоо deepfake гэдэг чинь маш чухал асуудлыг бол хөндөж гаргаж байгаа шиг байна. Хурамч мэдээлэл. Тийм одоо яг дүрстэй аливаа дүрсүүд одоо Facebook бол жишээ нь Meta компани бол AI info гэх нэг юутай болсон шүү дээ. Тэгээ тэргээр бол за энэ бол AI generated юм байна гэд хүмүүст бол ингээд түгээдэг болсон. Meta бол бас тэр талаараа бас өөрсдийнхөө хэмжээнд бол сайн бас тэмцэж явах шиг байна. Харин responsible use гэдгийг бас нэлээд сайн магадгүй бас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран одоо магадгүй тэрийг сурталчлах ч юм уу тийх ёстой гэж бол бодлоо. За тэгээд ерөнхийдөө бас хариуцлагатай хэрэглэхгүй бол нөгөө талдаа хоёр эртээ гутга гэдэг шиг муугаар бас ашиглавал маш муу зүйл болж болно, сайнаар ашиглавал маш сайн зүйл болж болно. Тэгэхээр бас нэг responsible тэр хариуцлагатай байдлаар ашиглах нь айгүй чухал гэж бодож байна. Батрал захирлын хувьд та энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ? Ер нь яаж энэ асуудлыг бас шийдэх гэдэг юм уу тийм ээ боломж болцоо байдаг юм бол биднэрт. Тий, одоо ингээд нэг ёсны мэдээллийн хог энэ ч одоо асар хурдтай эдэн секундын дотор 10,000 дата үсчихэд байгаа болохоор үсчихлээ байна л да. Нөгөөхийг нь одоо email оюунаа сайжруулад хуучин болвол одоо юу гэдэг интернетийн датаг аваад бид нар одоо AI модельоо сургаад сайжруулах юм байсан бол одоо тэр нь тэгч хэрэггүй тэ нөгөө дүүлэр нь генерат хийсэн хог үсээд нь штэ. Тэгэхээр тэр бол тийм айхтар юу гэдгийг нэг хэсэг нэг тийм юм болж эхэлнэ. Одоо ингээд нэг тийм хариуцлагагүй хэрэглээгээр те янз бүрийн мэрэглээ хог үүсч эхэлнэ. А нөгөөх нь бол илүү чанартай хүн ингээ хайбрид оролцоод гоё чанартай найруулга нь гоё болчихсон те датанууд орж эхэлнэ. Тэгэхээр энэ бол эргээд одоо дахин хэрэглэх боломжтой өгтөл гэж үзэж болно. А тийм учраас энэ бол цаашаага энэ талыг нь одоо юу хөхүүлсэн. А нөгөө талыг нь одоо аль болох за аяндаа тэгээ зах зээлч бараг шүүхэл баг л та. Энэ бол ийм байж л байдгийг тэгж л байдгийг мэдрэмжээр хүмүүс бас энийг нэлээд шүүх баг. А гол зүгээр энд шийдэхэд хамгийн чухал зүйл нь бол транспаренси. Ил тодл байх хэрэгтэй. За би нүунийг бол ийм юм ашиглаад ингээд хийсэн юм аа тий. Гэхдээ би бас өөрийнхөө ийм юм санааг оруулсан шүү ч гэдэг юм. Одоо презентац бэлтгэхдээ ч гэсэн одоо энэ грокийг ашигласан юм шүү тий. Зураг мураг нь бол яг өөрөө тамгалаад өчөж байгаа шүү тий. Нөгөө үсгүгээ тий. А гэсэн хэдий ч хүн өөрөө одоо яг түрүүний дурдсан чинь одоо хариуцлагатайгаар тий. Тэгээд дээр нь ийм одоо транспарент одоо ил тод тий. Транспаренси л ер нь хамгийн гол түлхүүр гэж бодож байна. Одоо этик ёс зүйгээл яриад байна. Үнэхээр бид нар тийм ээ ийм гэдгээ ингээд ил тод яриад ил тод хэрэглээд явах юм бол зөв чигээрээ явчих болж байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд нуугаал хаагаал тийм байсан ийм байсан тэгсэн гэсэн юм бол түрүүний энэ одоо юу гэдгийг нэг нь хөөж нөгөөх нь зүгтаадаг юу бол барихад их хэцүү тий хулгай цагтаа шиг ингээд яваал байна. Бид нар дээр ч гэсэн одоо deepfake-ийг таних системийг гэдэг өгөөч гэл ирдэг эн чинь бас нэлээд өндөр зардалтай тий томоохон ийм төвхтэй системүүд байдаг. Боломжгүй биш. Тэгээ нөгөөх нь хийдэг дараагийнх нь ингээд явчих учраас эн чинь ингээд цаашаа яваад байгаа байхгүй. Зогсоох юм бол илтгэдэг. Та бас нэг чухал асуудлыг хөндлөө ёс зүй гэд. Тэгэхээр нөгөө технологийн дэвшил бол яг уу айсуу ирж байгаа, өгтөж байгаа. Бид нар зайлах зогтох аргагүй. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарын хувьд аваад үзэнгүүт бид нар энд ямар байдлаар зогсох ёстой юм гэхээр нөгөө сэтгүүлчийн ёс зүйн тухай, үнэт зүйлийн тухай, мэрэгжлийн байдлын тухай асуудал хөндөгдөж гарч ирж байгаа шүү гэн тийм ээ. Энэ бол одоо үлдэнэ. Тэр технологийн дэвшил бол биднэрт гүйцэгдэхгүй. Дараагийн шатны технологиуд дараагийн ажил дээр хойслол явах байх. Тэгэхээр таны хувьд энэ дээр ямар одоо бодолтой байна? Ер нь сэтгүүлч хүн үндсэн сэтгүүлчээрээ үлдэх гэдэг юм уу тийм ээ? Одоо орлох орлохгүй тухай асуудал ч гэсэн ярьж байна. Тэгэхээр та энэ дээр бас сэтгүүлчүүд одоо сэтгүүлчээр бол үлдэнэ. Ер нь бол одоо сэтгүүлчийн мэргэжил бол алга болохгүй гэдэг дээр бол би бол байр суурь бол баттай байгаа. Ягаад гэвэл хиймэл оюун ухаан хизээж хүнийг орлохгүй. Ягаад гэвэл энэ чинь хүн өөрөө бүтээсэн бүтээлдээ одоо орлуулад тэгнэж байхгүй. Гэхдээ тийхгүй тул бид яах вэ гэвэл мэрэгжлийн үнд зүйлээ хадгалдаг байх хэрэгтэй. Тэгээд нөгөө сэтгүүлчийн гол чадамжууд байдаг. Шүүмжийн сэтгэлгээ, бүтээл сэтгэлгээ хоёр маань бол байхад бид ийм одоо энэ мэрэгжил маань бол алга болохгүй. Зүгээр нэг аргалаад идэх ч юм уу одоо нөгөө мэрэгжлийн үн цэнэ мэдэхгүй одоо нөгөө нэг лайв хийгээд өөрийгөө сэтгүүлч гэж үздэг нөхдүүдээс ихсүүлээд нөгөө хүний бичсэн мэдээг одоо копидод сайтаараа төгөөчдөг нөхдүүд ч юм уу энэ нөхдүүд бол ачимдаа угаасаа алга болно шүү дээ. Ягаад гэвэл энэ боломжгүй энэс илүү нөгөөх нь хийчих юм шин. Яг жинхэнэ хийж байгаа бүтээл сэтгүүл зүй одоо энэ зүйлийг бол хийх тал дээр бол хэмэл оюун ухаан мэдээж хүнээс идэв гарна гэдэг чинь өөрөө их асуудалтай л та. За одоо бидний ярилцлах хугацаа бас дуусчих шиг байна. Ер нь нөгөө энэ хилцүүлэгтэй холбоотой бас асуугаагүй тийм ээ. Үзэгчдэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудад
энэ салбарын оролцогчдод за мэдээлэл авдаг хэрэглэгчдэд хандаад бас дүгнэлт хэл гэвэл та гурав ямар дүгнэлтүүдийг хэлэхээр вэ? Батрал захирлаас эхлэх үү? За. Гэ за дүгнэлт хэлэхэд бол за хиймэл оюунаас бол айгаад байх шаардлага байхгүй тийм одоо түрүүн ерөнхий санаа нь бол тэгээ явчлаа. Тэгэл урагшаага айлуулах түргэн одоо хэрэглээд хөгжлийг бид нар угаасаа чангаагаад хоош нь зогсоож чадахгүй явдгаараа явна. Тэрнтэй хурдан зогцоод өөрийнхөө одоо рескейлинг хийх гэх юм уу те одоо ур чадвараа тий тэрийг л анхаарах нь чухал гэж бодож байна. Ааха. Тэгээ миний бодлохоор ерөнхийдөө бадрал захиралтай бас санал нэг байна. AI бас айх ямар ч шаардлага байхгүй. Яагаад тэгэхээр за 30 жилийн өмнө бол бас интернетээс гарч ирлээ шүү дээ. Цоошин технологи хүн болгоод интернет ашиглаж байна те. Яг тэрэн шиг өнөөдөр шинэ ингээд давлгаа ингээд явж байна. 2-3 жилийн өмнөөс эхлээд. За тэгэхээр энэ бол ингээд явдгаараа л явна. Харин тэгээд хамгийн чухал нь зүгээр хүмүүс ингээд хувь хүнийхээ хөгжлийг илүү ингээд хөгжиж ингэж явах нь одоо тэр айхгүй байх тий тэгээд шудраг одоо хариуцлагатайгаар ашиглах тэр бүх үе таалууд бол нэгдэж байгаа. Угаасаа та бидний амьдралд одоо ялгаанууд бол гарч эхэлж байгаа. Яг адилхан ажил хийдэг хоёр хүн байхад нэг нь ашиглаж нэг нь ашиглахгүй байлаа гэхэд альных нь бүтээмж илүү сайн байна. Аль нь илүү одоо хурцтай ээж гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг өөрийнхөө хөгжүүлэх тал дээр болон бүтээмж тал руугаа л гол анхаарал явуучвал энэ дээр бол ингэж асар хурцтай бас бид нар өөрсдийнхөө хөгжлийг бас урагшлуулах боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр хариуцлагатайгаар өөрсдөндөө ингэж ашигтай байдлаар ингэж ашиглах нь зүйтэй л гэж дүгнэхээр. Чин зориг багш. Яг хиймэл оюуханыг бол хэрэглэх хэрэгтэй. Ер нь зогсож болохгүй. Яагаад гэвэл нэгэнд гал тэрэг явсан учраас бид тэрэнд суухгүй ингээд үлдчих юм бол ард нь хоцроо төлтөн. Харин тийм хэрэглэхдээ одоо манай энэ хоёрын хэлдэг шиг яах вэ гэвэл хариуцлагатайгаар яг өөрийгөө хөгжүүлээд ёс зүйтэйгээр л хэрэглэх ёстой. Хэрэглэхгүй бол бид нар ард нь үлдэнэ. Өнөөдөр бол бид нар бол ард нь үлдээгүү. Бид хамт яваа. Урагшилжээж бид урд нь гарах боломж биднэрт байгаа гэдгийг л ойлгочих юм бол болоо явчихна дөө. Баярлалаа санаа бодлоо бидэндээ хуваалцсанд. Тэгээд өнөөдрийн бас хилцүүлгийг нэгтгэн дүгнээд үзэх юм бол хиймэл оюун ухаан гэдэг зүйл бол хэвлэл мэдээллийн салбарт аваад үзэнгүүд маш сайн туслагч, дэмжигч, ажлыг хөнгөвчлөгч тийм ээ үр ашигтай ийм одоо хэрэгсэл түүл болох нь бол эндээс харагдаж байна. Тэгээд айхгүйгээр ойлгох, ухаалгаар зохистойгоор хариуцлагатайгаар хэрэглэх тухайн асуудал бас их чухал болж байна. За бас манай оролцогчид сая хэллээ. Тухайлх юм бол хиймэл оюун ухааныг ашиглаад тендер худалдаа авалтын асуудлыг шийдэж байна гэдэг бол энэ бол нөгөө ил тод нээлттэй байдал, иргэний оролцоо. За тэгээд дээрэс нь одоо тэгш эрхийн тухайн асуудлыг ч гэсэн хиймэл оюун ухаанаар ашиглаад бид нэр шийдэж болохоор байна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбарт ч тэр Монгол улсад өнөөдөр тулгамдж байгаа одоо олон асуудлыг авилга хэл ахуйтай холбоотой асуудлыг буюу энэ тэгш ирэх нээлттэй нийгэм илүү үр ашигтай нийгмийн тухайн асуудлыг хөгжүүлэхэд ч гэсэндээ хиймэл оюун ухаан маш чухал хэрэгтэй юм байна. Тэгэхээр бид нар үүнээс зутахгүйгээр ойлгох тухай энийг өөрийнхөө ажил мэргэжил амьдралдаа үр дүнтэйгээр ашиглах тухайн асуудал их чухлаа гэсэн ийм одоо ерөнхий дүгнэлтүүдэд бол хүрлээ. Тэгэхээр Eagle телевиз 30 жилийн ойдоо зориулаад сэтгүүл зүйн медиа хөгжлийн форумыг суурлаар үзэгч та бүхэндээ бид бэлтгэн хүргэж байгаа. Өнөөдрийн хилцүүлгийн хувьд гэх юм бол бид нар цахим шилжилттэй холбоотой хиймэл оюун ухааны хэл мэдээлийн салбарт нөлөөлөл үр өгөөж боломж сорилтын тухай асуудлыг хүндээ ярилцлаа. Хүрэлцэн ирсэн 3 зочиндоо маш их баярлалаа. Бас их нээлттэй сайхан ярилцлагыг өрнөөсөнд маш их баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ би та бүхэндээ энэ удаагийн хилцүүлгийг хүргэлээ. Бидэнтэй хамт байсанд баярлалаа.